Гадаад харилцааны сайд Баттцгийн урилгаараа Шинэ Зеланд улсын шадар сайд бөгөөд гадаад хэргийн сайд Уинстон Петрус Монгол улсад албан ёсны ажил хийж байна. Энэхүү ажилтан нь Шинэ Зеланд улсаас шадар сайд бөгөөд гадаад хэргийн сайдын төвшөнд 2013 оноос хойш хэрэгжиж байгаа анхны айлчлал юм. Монгол улс Шинэ Зеланд улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн өн хүрээнд хэрэгжиж байгаа айлчлал гэдгээрээ онцлогтой. Гадаад харилцааны сайднаар албан ёсны хилцээ хэлээ. Хилцээнийхэнд Монгол улсын ардчлал хөгжлийг тууштай дэмжигч 3 дахь чуулш Шинэ Зеланд улстай харилцаа хамтын ажиллагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаан гадаад харилцааны сайд онцоллоо. Тэрбээр Шинэ Зеланд улстай урт хугацааны түншлэлийн харилцаа тогтоож хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зорж байгаа. Тус улсын сайн засаглалд чөлөөт зах зээлийн тогтолцоо нь Монгол улсын хувьд үлгэр жишээ болж урт хугацааны түншлийн чухал хөшүүрэг болж байгааг тодтоглоо. Хүн амын тоогоор манай улстай ойролцоо өөрийн гэсэн онцлогтой Шинэ Зеланд улстай бид Батбих түншлэлийн харилцаа тогтоож хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зорж байна. Шинэ Зеландын сайн засаглал, чөлөөт зах зээлийн тогтолцоо бидний хувьд үлгэр жишээ болж урт хугацааны түншлийн чухал хөшүүрэг байх болно. Дөнгөж сая бид хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэрхтэй хөдөө аж ахуй, боловсрол, аялал жуулчлалын салбарт гүнзгийрүүлэхээс эхлээд олон улсын давцанд хамтран ажиллах хүртэл өргөн хүрээний асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал мал аж ахуйн салбарт туршлага солилцох, гар ажиллагааг харж хөдөлмөр хөнгөвчлсөн техник, технологиг нэвтрүүлэх, бэлчээрийн дац, хадлан тэжээлийн чанарыг нэмэгдүүлэх, малын ашиг шинийг сайжруулах, ялангуяа мах, сүм бүтээгдэхүүний чанар стандартыг дээшлүүлэх, экспортын шаардлагад нийцүүлэх чиглэлээр хамтарч ажиллах боломжийн талаар нэлээд дэлгэрэнгүй бодиттой яриаг өрнүүллээ. Манай улсын 190 мянга гаруй малчин өрхийн ахуй амьдралыг сайжруулах зорилгоор шинэ хоршоо хөдөлгөөнийг хэрэгжүүлэхдээ бид Шинэ Зеланд улсын туршлагыг тухайлбал малчид өөрсдийн нөөцөд туршилан эрсдлээ хуваалцдаг зарчмыг нэвтрүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж эрчимсэн мал аж ахуй хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Монгол улсын гадаад харилцааны сайд Баттцгийн урилгаараа Монгол улсад Улаанбаатар хотод албан ёсны ажил хийж байгаадаа баяртай байна. Ардчлалын нийтэг үндэс зүйлсээр холбогдсон хоёр улсын харилцаа 50 жилийг туулж байна. Цаашид энэ харилцаагаа илүү өргөжүүлж ажиллах болно. Шинэ Зеландын хөдөө аж ахуйн туршлагаасаа хуваалцаж харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд бид бэлэн байна. Монгол улстай эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэлмээр байна. Шинэ Зеланд улсын шадар сайд бөгөөд гадаад хэргийн сайд ардчлалын нийтлэг үндэс зүйлсээр холбогдсон хоёр улсын харилцаа одоо 50 жилийг туулж өргөжин хөгжиж байгаа цэцгэд хангалуун байгаагаа илэрхийллээ. Шинэ Зеланд улс нь Монгол улсын хүний нөөцийг чадахжуулах зорилтын хүрээнд Монгол улсад олгодог тэтгэлгийг нэмэгдүүлэх, олон улсад танигдсан Шинэ Зеландын хөдөө аж ахуйн туршлагаасаа хуваалцаж харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа хэллээ. Шинэ Зеланд улсын шадар сайд бөгөөд гадаад хэргийн сайд парламентд үндэсний намаас 4 удаа, Шинэ Зеланд анхдагч намаас 10 удаа, нийт 14 удаа гишүүнээр сонгогдож, гадаад хэргийн сайдаар 3 дахь удаага томилогдсон ажиллаж байгаа туршлагатай улс төрч юм а.